Hey. За сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төргий, оройн минь төргий, өглөөний минь төргий. Яг энэ цаг мөчид уулзж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр би энэ сэдвээр ярих гэж бодож байна. Хэрвээ би шидтэн бол гэдэг сэдвээр ярив. Зүгээр санаамсаргүй санаанд гүйж байгаад яг энэ яриа өрнөд явсан учраас ерөнхийдөө та нартай ярих гэж бодож байна. Чамд энэ сэдв таалагдана гэдэгт итгэж байна, найдаж байна. Би өнгөрсөн нэг юун дээр нэг юм ярьжсэн хэд хоногийн өмнө татах хүчний хуулийн талаар ярьжсэн тий мэдэн тий татах хүчний хуулийн талаар яриад явж хахад маш олон хүмүүс муу юм болчвол яах юм тэгчүүл яах юм гिचүүл яах юм гэдэг ерөөсөө яг өөрийнх нь хүслээр нэг юм болохгүй байгаа ч юм шиг ямар нэгэн хүчинд бид нар баригдаад юм хийж чадахгүй байгаа юм шиг энэ хүнээс болоод тэр хүнээс болоод тийм нөхцлөөс болоод би дандаа хохироод байна гэдэг ийм дүрмтэй үзэл бодолтой хүмүүс яваад байдаг шүү тий. Тэгэхээр хэрвээ би шидтэн бол гэдэг маань татах хүчний хуулийн дараагийн extra level-ийн үзэл бодол харилцааг би энэ дээр зааж өгдөг. Тэгэхээр хэрвээ би шидтэн болвол гэдэг үзлээр бид нар өөрсдийгөө бид нар хязгаарч боддоггүй. Хэрвээ би шидтэн бол гэдэг үгийг хүүхдүүд хэлдэг. Та нар мэдж байгаа тий. Хүүхэд байхдаа та нар бид нар тэгж ярьдаг штэ. Хэрвээ би шидтэн болсон бол би тэрийг тэгж өөрчлөн энийг ингэж өөрчлөн гэж бид нар хүсэл мөрөөдөл айгүйх ярьдаг. Тэрийг хүүхдүүдтэй хуваалцдаг штэ. Гэтэл нас биед хүрээд ирэхлээр хүмүүс өөрийгөө ерөөсөө шидтэн өөрийгөө ямар хүч чадалтай гэдгийг мартчихад байгаа байхгүй юу? Аюул нь яг тэрэндээ яваад байгаа юм. Бид нар маш их юм гадна талд болоод байгаа үйл явдлыг надаас хамааралгүйгээр ийм болоод байна штэ. Би энийг өөрчилж чадахгүй энэ хүмүүс ингэж байгаа юм чи тэрнээс ингэ болоод би зовоод байгаа юм чи гэж хардаг мөртлөөсөө яг жинхэнэ өөрийгөө би ямар ич хиттэй хүн бэ гэдгийг ич хитийг мэдэхгүй байгаа байхгүй юу? Тэр үедээ бид нар хүч чадалгүй болдог. Бид нар өнгөрсөн 7 хоногт би аюу гоё нэг сэдвээр ярьжсэн тий. Чиний хүч чадал яг чи юугаараа яг хүч чадалтай юм бэ гэдэг сэдвийг ярьжсэн тий. Чи юугаараа хүчтэй юм бэ гэдэг сэдвийг ярьжсэн. Тэгтэл энэ 7 хоногийн юмн дээр чи хүч чадалтай гэдгийг мэдхийг хажуур ямар их хэмжээний ич хиттэй гайхамшигтай хүн яваад байгаа юм бэ гэдгийг хүлээн зөвшөөрч бид нар мэдэхгүй байгаа юм. Тэрийг хүлээн зөвшөөрөх чинь гай болж яадаг хүмүүс нь одоо чиний эргэн тойронд байж байгаа хүмүүс. Тэрийг хүлээн зөвшөөрөд би чамайг би энийг чадна штэ гэж хэлэхэд чинь чамайг чадахгүй чи юугаа мэдин чи бараг хүн төлөвтөл чинь чи тэнэг штэ чи мангар штэ чи юугаа ийжээд юм. Өдөө хүртлээр би чамайг чадна гэж бодохгүй гэж үгүйсгэж байгаа тэр хүмүүс. Чамайг ичидтэй чамайг хүчтэй гэж чи өөрөө итгээд чи өөрөө чадна гэж хэлээд байхад чамайг хажуугаар нь чадахгүй гэж хэлсээр байгаа болиулж байгаа тэр хүмүүс. Тэгээ бид нар гүүх нохоод гүүхгүй нохоо саад гэдэг шиг бид нар чи ичидтэй гайхамшигтай хүн шүү гэж хэлэхэд нь бид нар хажуугаар нь за чи чудлаа л яриад байгаа гэж байгаа юм шиг үгүйсгээд хэлдэг. Тэр сэдвүүдийг бид нар болиулаад байгаа. Сайн орж ирж байгаа хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Надад бас комментээр чийд манай энэ хуудасны топ фэн болж байгаа хүмүүсээ хөөе топ фэн болоорой хөөе. Коммент чийд миний хийж байгаа энэ лайвуудыг сайн үзээд шеэрлээд хуваалцаад байгаарай. Бид нар нэг сюрпризтэй гэж хэлж ирсэн шүү дээ. Тэр цаг хугацаагаа зарлах гал байгаа шүү заяа. Сайн юм бичээрэй, сайн шеэрлээрэй бид нартай хуваалцаад бид нартай их ойрхон байгаарай. Удахгүй бид нар 3 сар гэхэд мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөрийг тавиад явуулах гэж байгаа. Тэр хөтөлбөрт би чамайг ороосоо гэж бодож байна. Би чамайг үнэхээр вау ямар гайхамшигтай юм байдгийн бэ гэдгийг би чамайг үнэхээр чин сэтгэлээсээ мэдрээсэй гэж бодож байна. Бид нар тэрэн дээр маш олон хүний амьдралыг өөрчилдөг тэр ивент дээр тэр сургалтын дээр жил ганцхан удаа болдог. Өнгөрсөн жил хоцорсон хүмүүс дандаа л яанаас дараа нь хайр юм дэрнээс хоцорчлоо гэд жил болгоо ярьдаг хүмүүс банк байж идэг. Тэгэл дандаа л хоцорчод яваад идэг тэр золгүй хүмүүсээ энэ жил бити хохот хоцроороо золтой амьдраараа гэд хэлчихэд ич хитэн шиг амьдраараа гэд бид нар манай хөтөлбөрт орж ирж байгаа залуучууд маань өөрийгөө ямар хүч чадалтай гэдгийг мэдрэх зорилготой байдаг. Өөрийгөө юун дээрээ би алдаад идэм бэ? Юун дээр би авьяасан бэ? Юугаа би мэдэх ёстой. Би юугаараа хүчтэй юм бэ? Миний авьяас юу юм? Би энэгөөрөө яаж амжилтанд хүрэх ёстой юм бэ гэдэг өөрийнхөө арга техникийг суралцдаг болоо тий. Гэтэл маш олон хүмүүс Монголд байж байгаа маш олон хүмүүс танаа хөтөлбөр амар үнэтэй дийлэхгүй би бол ядуугаар гэлтэй. Өөрийгөө амар доошоо юм. Тэгтэл бидний хэлж байгаа 2 сая төгрөг бол чиний насан туршдаа чиний амьдралыг ич хэдийн бүр сар болгон чамайг 2 саяг олоод сар болгон те чамайг жил болгон чамайг хичнээн саяар нааш цаашаа болгоод манай хөтөлбөр дээр зааж байгаа юмнуудыг ич хэдийг үнэхээр мэдгүй хүмүүс дандаа 1-2 сая төгрөнд боомоологдоод өөрийгөө хүчгүй би чадлагүй би юу ч мэдгүй гэж хэлээд байдаг байхгүй. Тэгэхээр 1-2 сая төгрөгийн ард өөрийгөө битгий багалзуур дараа битгий хэлж тий 2 сая төгрөг бол хүнд ордог л мөнгө гардаг л мөнгө. Гэтэ дээрээс нь үнэхээр чиний өөрийн чи авьяасыг чи чамд өөртөө
чи өөрөө 2 сая төгрөгнөөс илүү үнцэнтэй хүн гэж өөртөө итгэдэг бол энэ хөрөнгө оруулалтыг хийхэд бол чи үнэхээр алдах юм байхгүй. Тэгээ би манай топ фануудаас юу улам тэ их одоо та нарыгаа улам илүү ойртооч гэж урьж байгаа юм. Яагаад гэвэл та нарт зориулаад бид нэг сюрприз бэлтсэн байгаа. Гой гой санаанууд бид нар хуваалцж байгаа. Манай багийн залуучууд бүр тэрэнд амар excited байгаа хуваалцаад би чамайг ичтэн хэрвээ би ичтэн бол гэдэг асуултанд чи юу гэж хариулах вэ гэдэг эхлээд нэг асуулт. Хэрвээ би ичтэн бол би ийм хиймээр байна. Тийм өөрчлөлмөр байна. Ийм юмнууд тэгмээр байна гэдэг бодлуудаа бид нар хийж чадж гэнэ. Тэрийг над дээр хуваалцаад өгч хонгороо да. Хей, бичээрэй. Окей. Яа, орой минь. Yes. Бичээ хүмүүстээ баярлалаа. Тэгээ өөрийнхөө хэрвээ би ичтэн бол гэдэг энэ өгүүлбэрийг зүгээр нэг хүүхдийн гинэ өгүүлбэрээр бити хараараа. За энэ юу вэ гэж татвар хүчний хуулийг хэлээд байгаа. Бид нар өөрсдөө амьдрал дээрээ ямар нэгэн хүчгүй байгаад байна. Би ийм болоод байна. Манай монголчуудын нэг юм сөрөг хэцүү байгаад байдаг хэсгүүдийн нэг хэсэг нь бид нар муу ёронд их итгэдэг байхгүй. Муухай амьд амир итгэн урдуур чинь муу Google явуучулстаа тэгдэг гэлээ ингэдэг гэлээ. Тэ одоо хамаг юм чи бүтдэггүй гэлээ. Хүнд өөрийнхөө мөрөөдлийг ярьчвал хүн чиний мөрөөдлийг ойлгоод мэдчихвэл чи дараа мөрөөдөл чинь бүтгий болчдөг гэлээ. Тэгэхээр хинт ч бүтгий хэл. Амар муу санаатай амар юмаа хуваалцдаг. Амар тийм адгийн новшнууд байгаа байхгүй заримдаа бид нар бодглохлоор тий. Би багадаа ахта өөрийнхөө мөрөөдлийг хэлчихвэл бүтэхгүй болчих болов гэж айгаад би хав дардаг байсан байгаа байхгүй. Гэтэл яг үүндээ яагаад би тэгж муу санаалж амьдрах хэрэгтэй юм би өдөө хүртэл ойлгохгүйсэн байхгүй. Тэгээ би чамайг хэрвээ чи шидтэн болвол хэрвээ чам тэр бүх хүч чадал нь байдаг болов чи юу хиймээр энэ чи юу амаар энэ чи өөрөө юуны төлөө амьдрмаар энэ юуны төлөө амьсгалмаар энэ юу гэж өөртөө татмаар байна гэдэг юмны ич хэдийг өөртөө нэг өнөөдөр бодоод үзээч өнөөдрийн лайв үзчихээ чи өөртөө хэрвээ чамд бүх хүч чадал нь байдаг болов тэр ичтэн болчвол тий тэрийг бид нар жинхэнэ цэвэр хүсэл мөрөөдлөөр бид нар энэ хорвоо дээр удирдаг гэдгүү бид нар дандаа айцаар удирддаг байгаа байхгүй бид нар нэг муу ёрын юм нь болохгүй болчихгүй гэдэг айцсан дээр би эндээ шивгэнж явдаг муу санаагаар хүмүүсийг тэгчүүлдэг чинь наадах чинь тгий шүү наадах чинь муу хүн эн чинь ингэ шүү наадах чинь одоо бараг те чамаа ингээл ашиглчин гэж ярьдаг те бидний бодож байгаа тэр үзлүүд биднийг өөрсдийг маш хэмжээний хордог биднийг ядуу ойлгуулдаг биднийг маш хэцүү байдалд оруулдаг те. Тэгээ энэ асуудлаас бид нар гарах гэдэг. Яа. Энэ тэгж энэ алтан анхлун гэж байна. Хин анхлун бичсэн байна те. Монголын арт түмний төлөө маш сайхан зүйл хийж байгаа ухаалаг зориг бүсгүйдээ бахархаж байна. Бас маш их баярлаж талархаж байна гинэ баярлалаа хөөрхөн шүү. Сайн уу одонтия. Сайн өнрөө hello again гинэ. Yes сайн уу. Бид нар дөнгөж цаа уулзалт дууссан байхгүй түрүүх эдхэн цагийн өмнө. Хей сайн орж ирж байгаа хүмүүстэй тэгээд хэрвээ би шидтэн бол гэдэг өгүүлбэрийг чи дуусгаад өгөөч хэрвээ чи шидтэн бол чи юу хэмээр вэ юу чадмаар байна тэрийг коммент доор бичээрэй заяа бичээрэй хуваалцаарай би зөвөр сонсомоор энэ хармаар байна тэгээд I love you so ийм баадаа би одоо жишээл бэрхшээл ба боломж гэдэг номыг бичиж хахад ч гэсэн надад аягүй их бэрхшээл байсан та нартай нэг нөгөө зарим үзгүүдээс хуваалцдаг тий тэгээд тэр юмнууд дээр явж хахад би надад айгүй их мөрөөдлүүдээс айгүй их хүсээд байгаа мөртлөөс ингээд чаддаг бол би ийм болчмоор байна. Чаддаг бол би ингэмээр байна. Чаддаг бол ингэчүүл уг нь тийм боломж л байдаг байгаас дотроо бид нэр их шивгэндэг шүү дээ тий. Тэр асуултуудаа бид нар өсгөж гаргаж ирж харах хэрэгтэй. Тэгээд бэрхшээл ба боломжийн маш олон өнцгөөс нь би та нарт одоо энэ номыг яриад та нартай айгүй их юу яадаг тий. Тэгэхээр энэ номны гол мессеж чи юу байсан бэ гэхээр ерөөсөө бэрхшээл хүмүүс хэтэрхийг харж байна. Болохгүй юмнуудыг маш их хараад байдаг юмтай болж байгаа юмнуудаа ерөөсө хардаггүй. Болж байгаа юмнуудаа дандаа бид нар даарч хэрэгдэг. Хүн тэгчүүл яах юм болж ийн гэдээ одоо жишээл амжилттай хүнд явуул хүн өнгөрлөө гэвэл яах юм. Намайг тэглээ гэдэг явуул тэр хүмүүс тгээ ойлгохчул яах юм. Намайг амар мөнгөтэй гэж одоо жишээлбэл намайг ашиглах гэдэг байвал яах юм. Юу гэдгийг те бид нар ерөөсө хамгийн адгийн муу хэрэггүй бодлуудыг нэн тэргүнд бодож байгаа байхгүй юу. Бидний тархи хин тэггээ хэлсэн. Тэгтэл бид нар байгалаасаа заяагцсан бидний гаргаж байгаа аюултай асуудалтай юмнууд чи юу нэ гэхээр бидний тархи хар багасаа угаагдсан байгаа байхгүй юу. Тэ? Эмэгтэй хөлт ингэж болдгоо гэлээ. Эрэгтэй хөлт ингэж болдгоо. Эрэгтэй хөлт уйлж болдгоо юм. Эсвэл тэгэж болдгоо. Тэгчүүл тэгчтэй. Эсвэл хадны мангаа ирээд одоо уйлахлаар бид нарыг тэдгэс ноог байгаа тэ. Хадны мангаа ирээд хав дараад одоо чам хазаад идээд юу очих шүү. Эсвэл нөгөө чөтгөр ирээд юу очих шүү. Айлын үг чам хулгаалаад явчих шүү. Юу гэдгийг те тэгчих шүү ингэж шүү гэж бид нар амар сүрдүүлгийн маягаар амьдэрдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар
Хүүхэд бүр багасаа байхдаа би тийм хийжүүл тэгчин гэж айгаа дандаа нэг тоглолтууд амар тийм өрөвдөлтөө аягүй жижигхэн тоглолтууд байгаа байхгүй намайг тэгчүүл яах ингэчүүл яах гэсэн муу санаагаар амьдрсараа бид нар муу санаа муу одоо юу гэдэг гацсан хатна гэдэг шиг юм болоод байгаа байхгүй бид нар өөрөө өөрсдийнхөө санаанаасаа болоод бид нар хинт чирэггүй муу санаатай ямар ч гоё хүсэл мөрөөдлөө илэрхийлж чаддгүй тийм аимхан амьтад болцсон байна гэдэг дээр тий хэрвээ би шийдтэн бол би оронд нь юу байсан бэ хэрвээ би энэ бүхнийг өөрчилж чаддаг байсан бол би юу байсан надад тэр хүч чадал байгаад байна штэ тэгэхээр миний тэр одоо ярьж байгаа энэ бэрхшээл ба боломжийн ярьж исэн гол илэрхийлэхээ хичээгээд байсан юм боломж хаасаагүй байд юм а бид нар тэр боломжинд итгэж чадахгүй байна чи бид нар хүнд итгэж чадахгүй байна хэн хүмүүс санаж ин хүнээс тусалцаа авч чадахгүй байна тэр хүнээ дандаа араас нь тэр хүн миний дээр гарчул яах юм гэж байгаа юм шиг нөгөө хүндээ баярлаач гэж хэлж чадахгүй уучлаарай гэж чадахгүй хүнд эвгүй байдалд орчод бид нар таг чиг амар ичмээр тийм ааш гаргадаг уцаа бид нар авах байлдаг тэр хүнээс бүр хорвоод харилцаагаа тасалдаг тэр хүн намайг доош хийчүүл яах юм гэж айсандаа бид нар янз ааш гаргадаг тий монголчуудаас тийм зан чанар маш их гардаг энэ хүн тэгээд даварчул яах юм хамаг юмнуудаа дандаа бид нар нуудаг яг шаардлагагүй жүжигнүүд аяг их тоглодог тий энийг хэдүүлээ яаж болиулах вэ бодоод үзтээ тий бид нарын тэр нөгөө сайн сайхан юмд итгэдэг гэдэг юм хитрхи харанхуй юм хитрхи бид нарыг ингэчүүл яхан тэгчүүл яхан ингэж болохгүй шүү тэдийн юу ачаа одоо залуучууд ийм байхад би хөшөрцөн байна штэ энэ хүмүүс ингэж ах чинь би ингэж дээ штэ гадаад хэлгүй юм чи намайг хүн тоохгүй ажилд авахгүй юм чи би ажилд орох гэж оролдооч хэрэггүй эсвэл би юу гэдин те би одоо ямар англи хэлтэй биш гадаад яваад яах юм тэгээ гадаад явж чадна гэж байхгүй одоо юу гэдэм би ямар ч ихтэй сургуульд яваад би одоо угаасаа толгойгүйсэн 10 жилийн сургуульдаа тийм толгойгүй байсан миний юу хүрдгүү байсан тийм учраас би гадаадд сурч би чадахгүй аль хэдийн дандаа болохгүйгээр нь муугаар нь ингэж байна хүмүүс надад татаархаад байдаг болохоор би тэг чинь хүнд би юмаа хэлж чадахгүй хүнд юмаа илэрхийлж чадахгүй хүн татаархуулахаас амар их хань хүний дээр гарах гэж их оролдсон тэгсэн мөртлөөс хүний доор орохоос их хань энэ жүжиглэлүүд бүгд амар бохор байгаа байхгүй бид нарыг нөгөө ич хиттэй гайхамшигтай юм ба хэрэглэхээс нь өмнө бид нарыг болиулаад байгаа тэр тархины хавханд оруулаад байгаа бид нарыг шоронд оруулаад байгаа бид нарыг юу ч хийж чадахгүй сул дараа арчаагүй юу ч мэдлгүй эрх мэдлгүй тийм хүн шиг болгочод байгаа байхгүй тэгэхээр би тэрнээс чинь судлахын тулд бид нарт тэгэхээр дандаа л тэгчүүл ингэж штэ гэдэг өөдөөс нанаа болохгүй өнцгөөс нь ярьдаг тий энэ наадах чинь шал худлаа гинлээ өөрөө баг тэрнийхээ учрыг ойлгоогүй ээжэж нөгөөдгө худлаагээ итгэцэн худлаагаа итгэцэн юм аа нөгөө хүмүүстэй ярьдаг. Наад хүүхчээсээ худлаа шүү. Наад ч өстөө шалт юм шүү. Монголд нэг гайгүй явж байгаа нэг нэртэй чанартай гайгүй юм хийгээд явж байгаа хүмүүсийг харахаар уг наадах чинь сайн залуу, уг наадах чинь сайн хүүхэн, дажгүй хүүхэн. Гэтэл сүүлийн өнгөрөөд аягүй сонирн болж байгаа юм биш шүү наадах чинь. Өөрт нь амар таалагдах хэвээр. Тэгээ нөгөө хүүхнээ бүр ингээ муулаад, нөгөө залуугаа бүр муулаад, артлаар нь гараад ингээ сонин тий хавиргын хөшиглөөд идэв бид нар. Яа. Тэгэхээр бид нар нэг ийм сони юм байгаад байгаа байхгүй бид нар ерөөсөө нэг хүнийг хүндлээд ингээ очил энэ хүн сайн явж болохгүй тэр чигээрээ сайн явах юм бол одоо ингээд унах цаг нь ирж байгаа тэгэхээр энэ хүн одоо унахад л бид нар бэлэн байгаа гэж юм шиг ёс одоо муу ёрыг бид нар амар хүндтгэн бишээд байгаа байхгүй бид нар яагаад тэгж харахгүй амьдрах хэвтэй тий яагаад бид нар дандаа муу мухай юм болоход аастай болох хэвтэй юм дандаа наадах чинь тэггээдсэн юм а гэж байгаа юм шиг тийм байгаа байхгүй яагаад бид нар тэр муу юмыг амар бишэн хүндлээд муу юмыг даган одоо итгээд муу юм гарахаар нь бид нар баярлж амьдраад байгаа. Би тэрий чинь би ойлгохгүй байхгүй. Заримдаа бид нар тэр хэсгүүдийг тэр тархины угаалтаас нь би гарах гэж өдөржин шүнжгөнгөө урд хулганы лайв дээр л амар сонин сэдвүүд ярьдаг болж байна одоо сүүлийн үед. Миний ярьж байгаа сэдвүүд амар эмгэнэлтэй сэдвүүд сүлдээ. Яагаад тэгж яана гэхээр яг тэрийг бид нар тайлбарлаж тэрнээс гарахгүй. Тэгэхгүй бол бид нар аюу эмгэнэлтэй орчин дотор амьдраад байгаа гэдгийг мэдэхгүй. Тэгээд өөрийгөө амар мундаг дөвийлгээд бид нар хараад байгаа. Бид нар өөрсдөө юу ч мэдэхгүй жиж гадаадуудаас гадаадынхан тэгдэг гинлээ. Гадаадынхан ч өстэй гэдэг амар мөнгөтэй баян мөнгөтэй байгаад нэг хэрэг алгаад нар гэл ярьчихэд дээ. Би нэг заримдаа хүмүүсийг харахаар Facebook дээр ингээд зарим нэг хүмүүсийг ингээд явахлаар гадаадд гараад жоохон гадаадуудын амьдралыг ингээд хараад ирэхлээр эднэрстэй ингэж амьдарч шít. Энэ мөнгөтэй байгаад эднэр одоо би юугүй вэ? Одоо хайр алга гэр бүл гэж ойлгохтой хүн алга энэ хүмүүсийг асарж байгаа хүн алга гэл ингээл муу яриад ховж ивэл те дандаа болохгүй юмнуудыг магтан дуулдаг амьдралтай. Яагаад бид нар тэгэж амьдраад байгаа юм? Гэтэл яг үндэ сайн сайхан гэдэг юм байдгүй мүү гэхээр байгаад ахт нь бид нар наадах чинь тэгж байгаа гэтэл тэгэх болохгүй шүү дээ.
гэж ярьдаг тий. Тэгээд тэр хэсгүүдийг бид нар сольж янзлах хэрэгтэй байна. Яа. Тэр сэдвүүдийг хэдүүлээ хамтдаа яаж өөрчлөх үү гэдэг дээр би чамайг жоохон чөлөөтэйгээр надтай хуваалцаатгаач. Тэгээ хэрвээ би шийдтэн болоод би яах вэ гэд би олон жилийн өмнө би бэрхшээл ба боломж гэдэг номыг бичиж явах явцдаа ерөнхийдөө илэрхийлээд явж байхдаа би маш их гайхамшигтай юмнуудыг мэдэрчээсэн. Маш олон юмнуудыг таниад эхэлсэн. Тэр явцдаа миний нэг итгэсэн юмны нэг хэсэг болохоор одоо юу гэдэг сайн сайхан байдаг гэдэгт би итгэж болох юм байна гэдгийг ойлгож эхэлчихсэн. Намайг анх одоо 2007-8 онд ч юм дээ 6-7-8 онд анх удаа би ном авч байгаа байхгүй. Гадаад ирчээд англи хэл дээр одоо тэр улсад ажиллаад амьдраад байгаа шүү дээ англид те. Ирчээд удаагүй. Тэгээд явж байхдаа би нэг 3 паунд 64 п бодоод би санах тийм байгаа байхгүй. 3 паундны үнэтэй 64 п-ний үнэтэй ном авч байгаа. Тэр нь Ричард Брэнсны бичсэн ном Screw It Let's Fix It гэдэг ном. Тэгээд би тэр номыг анх удаа харчаад айгүй inspired болоод Ричард Брэнсны тэр номыг авсан чинь манай тухайн үед миний нэг таньдаг Монголд тэгж байгаа байхгүй юу. Чи одоо амар өөрийгөө одоо юу гэдэг тэр одоо юу гэдэг энэ мөнгөнд номоо үрж яадаг байна гэж байгаа байхгүй юу. Тэр хүн мөнгөнд номоо үрж яадаг байна. Чи одоо ийм авч яхаар нэг олтойхон юу аваач одоо тий хуцхунар гутал мутал одоо юу гэдэг материал аваач. Тэгэхээр би дотроо юу яж байгаа хгүй би яагаад ном авч болохгүй юм ном авах чинь буруу юм уу. Тэгэхээр ном нь өсрөл нэг 3 паундны үнэтэй нэг үнэтэй биш байгаа хгүй. Тэгэхэд чи намайг нэг амар ядуу гутлууц идэх ухамны мөнгөгүй тий ном авчих юм бол би амар болохгүй юм шиг. Тэгээд би бас нэг дараагийнх нь өнцг нь юу болохоор энэ баячууд л эдний баячууд л ингэж явдаг юм гэлээ. Ричард Брэнсон ч аяг биллионер шүү дээ тий. Тэгэхэд чи намайг биллионерээс доор байх ёстой гэж харж байгаа юм уу? Би тэр биллионерийн номыг уншлаа гэд би одоо амар дагаж навсганаж гүйж байгаа юм уу? Тийм нэг мэдрэмж надад амар сонир төгсөн. Тэгснэ энэ нэг сонин эдний баячуудын юмнуудыг харж яадгийн. Юу ч хэлээ нэг амар муухай намайг амар явуулсан маягаар хэлжсэн тий. Бас нэг 2007-8 онд ч би анхныхаа нөхртөө суучаад би ерөөсөө одоо жишээл 2000 бид нэр гэр бүл болоод ингээ явж хад би тэгсэхгүй ингээл одоо өдөржингөө ажиллаж байгаа ш бид нар тий хүний нутагт ирсэн өстө нэр хамаг л одоо цэвэрлэгээ мэвэрлэгээ одоо юу л болтон бүх ажлууд нь хийж байгаа ш. Тэгээ ажиллаж ингэж хурж ичээл би гэртээ ирээл галтгоонд зурлалдаал ингээл хамаг аягаа угаал хоол аягаал ингээл явах чи амар ядаргатай байхгүй би тэгэхэд ерөөсөө аяг угаач авъя аяг угаадаг одоо ийм машин байд юм байна ийм болоод авъя гэдгсэн чинь чи энэ англи хүүхнүүдийг дуурайгаад ингэж явах гээд байгаа монгол хүүхнүүд үзээд юм бисэн чи өөрийгөө одоо хин гэж бодоод байгаа тий би одоо амар ядуу хувь тавилантай аюу хэцүү амьдралтай тийм учраас надад ерөөсөө аяг угаагчны ирэх байхгүй мó хайшин. Тэгээ миний юм ингээд амар муу юм шиг миний хувь тавилан аюу муу аюу хэцүү байх хэвээр ийм аваад ингээд очивол одоо чи ингээд хүний нутагт байна одоо эн чинь чиний байр биш чи одоо тэрэн дээр нэг тийм аяг угаагч авч мавч тавьж маваад ах шаардлага байна уугүй юу. Бараг ийм үнэтэй байранд ороо чи юу яж гэнэ. Одоо би амьдралаа хөгжүүлээд илүү хялбар айтайхан болохгүй орлоод байна шүү. Тэгэхээр хүү ингээ өөдөөс ингээ навс миний нүүр рүү алгадж байгаа юм шиг тийм сонин комментүүд орж ирж байгаа байхгүй. Ийм марч яах гэсэн. Тэгээ чи Монгол хүүхэн байж монголчууд ингэж амьдэрдэг шүү дээ. Чи ийм марч яах гэсэн. Хүн шууд өөдөөс нь хэрвээ би уг нь ийм авчвал болох гээд байгаа байхгүй. Би өөрөө хүсэж мөрөөдөд над хэрэгцээтэй байгаа байхгүй. Над би ажиллаа тарж хурж ирчээд би хитэн цагаар галтгоондоо зогсоод аяа угаадаг би надад тэр сонирхолч алга. Би тэрийг угаагаад өгчдөг машин байвал баярлал тэрнлүүн чихэл угаагаад явчмаар. Тэгтэл миний нэг таньдаг хүн манай гэрт ирж байгаа байхгүй аяа угаагаад ингээ явахад тэгэхэд тэр тэгж байгаа байхгүй. Энэ нэг машинаар яадгийг. Наад нэг машин чинь баг боон гай өөрөө угаачгүй өөрөө гараараа угаагач эмхтэн хүн бич чи одоо ямар залах вэ гэж байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр эргүүлээд бид нар юу гэж харж байна гэхээр бид нар нэг амар тийм хүнд юмар нухлуулж амьдрах хэрэгтэй юм шиг сайн сайхан юмыг хэрвээ би чаддаг бол би аяг угаагчтай болмоор хэрвээ би чаддаг бол өөрийн гэсэн цэвэрлэгчтэй болмоор байна. Хэрвээ би чаддаг бол би амар их баян болмоор байна. Хэрвээ би чаддаг бол би ийм гоё хэрвээ би шидтэн болов шүү дээ эсрэг дараа тий. Би ийм гоё юм амьдарч мэдэрмээр нь штэ. Би ийм гоё газруудаар явж үзмээр нь штэ гэж яхад миний өөдөөс амар олон хүмүүс янз янзын юмар алгадчихсэн миний өөдөөс баг яах гэсэн надаа яах гэсэн болооч гэж байгаа юм шиг. Тэгээ эргүүлээд ингээ одоо харахаар би
өөрийнхөө зөв байсныг би мэдэж хэлж байгаа байхгүй. Миний тэр мөрөөдөл, миний хэрвээ би шийдтэн бол би ийм амаар байна. Хэрвээ би чаддаг бол ийм худалдаж ямар. Энийг би хинэрч заалахгүйгээр би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөрөө авч аваад хэрэглээд ашиглаад ингээ явах үед сая монголчууд ингэж амьдарч болд юм а гэдэг загварыг би өөрөө ирэхгүй мэдрээд өөрөө ирэхгүй баясдаг байхгүй. Тэгээ би тэрийгэ бэрхшээл ба боломж гэдэг ном дээр аяг их гарах гэж оролцсон. Маш олон хүмүүс монголчууд ийм боломжгүй гэж боддог. Ийм боломжгүй, ийм чадахгүй, энэ яах гэсэн. Энэнгүүгээр юу яаж болно? Нэг амар муухай хар аргаар, хар амьдралаар амьдарч байгаагаа бид нар тэрийгэ зөв гэж үздэг. Тэгээ тэрнийхээ төлөө би тэрнийхээ эсрэгээр өөрөөр явж байгаа хүмүүсийг атаархаад байгаа юм уу, муулахад байгаа юм араа арх уугуур нь ховж ярьдаг тий. Өө нэг юм залах уу одоо манай нөгөө хүнтэй одоо жишээлбэл би гэртээ одоо жишээл аяг угаахгүй ийм машин аваад тавьчихсан чинь хүмүүс тэгж байгаа байхгүй юу? Өө нэг залах хүн оноод ч одоо тий амар залах одоо гэртээ ийм машин аваад одоо юу ячдаг гэлээ. Тий наад хүүхэн ч аюу даварцсан авгаа гэдэг. Тэгээ эсрэг утгаараа бид нар юу гэж яриад байна гэхээр хүний эрхийг бид нар амар зөрчөөд байгаа байхгүй. Бид нар ийм эрхчлөөтэй ийм орчинд ийм сайн сайхан амьдрал бид нар яагаад хүртэж буй болохгүй юм бэ гэдэг дээр би амар их хүчтэй зогсолт хийгээд байгаа байхгүй. Энэ боломжтой шүү дээ. Яагаад бид нар үүгээд байгаа. Эсвэл би намайг анх дасгалжуулагч болоход ч гэсэн хүмүүс тэгжсэн тий. Монголчууд хизээ ийм чам шиг ийм дасгалжуулагч хийгээд чадна гэж байдгүй шүү дээ. Чи одоо баг худлаа ахтаа надад ч худлаа ингэж ярьж байгаа чи хэдэн сар жилийн дараа буугаад өгцөл явж байна. Хүмүүс маш ихээр биднийг муу юмыг аяг их бишрэн шүтдэг хүмүүс аяг их байгаа байхгүй. Миний эргэн тойронд нь тухайн үед намайг мэдчихсэн зарим хүмүүстэй ингэж ярихлаар нэг андшгүй бүр нэг юм зууралцсан юм юунууд байдаг шүү дээ үзэл бодлууд тий. Тэгээд ингээд доош нь хийж байгаа хүмүүстэй удаан ингээд явахлаар за энэ нэг л бишээ гэж байгаа юм шиг юм нөхцөлд байгаа. Тэгэхээр та нарыг амжилтанд хүрэх гээд ямар нэг юмд итгээд бишээ зүтгээд явж байгаа. Тэрөө би шийдтэн бол гэж хэлээ чи өөрийнхөө хүссэн юмнуудаа илэрхийлээ гаргаад ирэхлээр хүмүүс чамайг доош нь хийж тэгвэл битгий санаа зоврож ганцаараа биш. Тэгээ нэгдүгээрт хоёрдугаарт нь тэрэндээ улам хүчтэйгээр итгээрэй. Ягаад гэвэл тэр хүн хараагүйсэн ч гэсэн чи нүдэндээ хараад төсөөлөөд чи тэрнийхээ төлөө баярцած ингээд тэрнийхээ төлөө тэмүүлээд явж байгаа бол тэр чиний хүч чадлаа байхгүй. Би тэрэн дээр чинь би чамд амжилт хүсье, баяр хүргэе хэлчихэ. Маш олон хүмүүс хүний юу дотор амьдраад байгаа байхгүй. Хүний иргэшээлд амьдраад байгаа байхгүй. Хүний хэлсэн үгээр амьдраад байгаа. Тэр хүн тэгээд намайг хэлчих учраас би тэр хүнд хэлээд иргүй. Энэ хүн намайг ойлгохгүй болов. Саяхан миний нэг үйлчлүүлэгчтэй гэж явжсэн. Би ингээд эгчтэйгээ энийг хэлээд одоо тантай ажилласан гэж хэлсэн чинь манай эгч бүр намайг загнаад тэгээд чи баг ийм амир үнэтэй юм суучиж одоо яаж байж байгаа баг наад тэнэг юм уу хаашаа ингэж ирж байгаа намайг загнасан гэдэг байгаа байхгүй дүү. Тэгээд би бодхолоор яагаад дүүн хөгжиж болохгүй гэж яагаад дүүгийнхаа эрх мэдлийг дүү чин чадна болно би сайхан амьдрыг надтай ярихлаар манай их намайг ойлгодгүй, манай ах намайг ойлгодгүй, манай гэрийнх намайг ойлгодгүй, манай нөхөр намайг ойлгодгүй тий. Намайг хүндлээд миний хэлж байгаа үгийг сонсоод намайг ингэж болно штэ гэдэг боломжийг зааж өгдөг хүн танаас өөр надад яг үндэ алга байна гэж ярьжсэн. Тэгтэл яг үндэ гэрийнх нь тэгж байгаа байхгүй. Энд тэндгүү чи чадахгүй, чи болохгүй, чи яах гэсэн чи дүнгүй, чи мангар чи ямар гэдгийг нөгөө үнэ бид нар тал талаас нь даалж байгаа байхгүй. Наад чи ингээл тэнэгт чи наадхаа битгий наадхаа болиул баг хөлийн хугц өгөөд гэртэн үлдээ гэж юм шиг тий. Тэгэхээр манайхан яг ийм байгаа. Хин нэгэн мөрөөдөлтөй хүн байгаад хахад бид нар яагаад дандаа муу ёрын ч юм уу муу юм бодоод байгаа. Тэр хүнийг хөгжихтэн бид нар дандаас яагаад саад болоод идэв. Тэр хүний хүнд яагаад бид нар итгэж чаддгүй. Тэр хүнийг сайн сайхан maybe тэр хүн баг чиний хараагүй хийгээд чиний бодоогүй бодоод чиний мөрөөдөд явж байхад нь бид нар баярлал сурах хэрэгтэй юм шүү. Эсвэл би өөрөө бас тэр эрх мэдлээ хүнд хугалуулсан миний нуруу гэдэг миний далавчийг хугалцсан бол би тэрийгээ өөр хүмүүст бас тулгаад байгаа юм болов гэдэг асуулт тий. Хэрвээ би чидтэн бол би тэр юмнуудыг бүгдийг нь болиулчмаар байгаа байхгүй. Эмэгтэй хүн болохоор ийм байж болдог, ингэж байж болдоггүй. Эрэгтэй хүн болохоор ийм байж болдог, ингэж байж болдоггүй гэдэг тэр олон янзын утгагүй тэнэг дүрмүүдийг би устгаж хаях гэдэг. Хэрвээ чи шидтэн бол чи юу өөрчлөмөр юм бэ? Тэрийг чинь асуугаад. Тий. Надад зөндөө олон өөрчлөмөр юм байгаад байгаа. Би тэрийг өөрийнхөө амьдрал дээр өөрчлөө солио явцгаахгүй. Одоо би юу гэж хардаг вэ гэхээр би тэр өөрчлөлтүүдийг хийсэндээ би улам баяртай байгаа байхгүй. Тэр өөрчлөлтүүдийг хийж чадсандаа би дутаа байгаа. Намайг баг байхад тэдний насны хүн одоо жишээл би чи 40 гарцсан жоохон хөвшин хүн болоод байна шүү дээ. Тэгээд зарим хүмүүс харахаар өө хүмүүс одоо юу яатсан те тэдний насанд орсон хүнтэй суугаад хүүхэд гаргацсан бол чи оройтцсан одоо дахиж чамд ямар шанс байхгүй гэж байгаа юм шиг би тэрийг эвдэлж хийж байгаа.
Тэгээд хүн одоо жишээл нас байн түрээд ирэхлээр одоо жоохон хөгшрөөд ирэхлээр одоо царай алддаг, юу яадаг, энерги байхгүй болдог, бүх юмыг л одоо юу яадаг, чамайг тоож ажилд авах газар байхгүй гэдэг би бүгднийг устгахчихж байгаа. Намайг гуугаад авсан ч би үнцэнтэй юм байгаа байхгүй. Гуугаад авъя гэж ажилуулъя гэсэн ч би үнцэнтэй байгаа байхгүй. Бараг тэр байгууллагад би орхон тэгэл би тэр байгууллагын одоо CEO хийгээд удирдлагын юугаад хамаг юмэд өөрчлөлөө явах хэмжээний түвшинд очсон байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс яагаад бид нар хардаг вэ гэхээр тэр дүрмүүдийг хэрвээ чи шийдтэн бол чи яаж өөрчлөмөр вэ гэдэг дүрмэндээ чи итгэж чадахгүй байгаа байхгүй. Бид нэр тэрэндээ итгэх хэрэгтэй. Намайг одоо жишээлбэл 20-д 30-таа байж хата нэг муу хүүхэн одоо ганц бие хүүхэн би одоо ганц бие хүүхэдтэй юу яжс 20-д байж хата нөхрөөсөө салаад ингэ явж хаад чамайг дахиж хүн тоохгүй. Одоо хүүхдтэй хүүхэн одоо муу ядарсан амт одоо юу дээ те. Ийм гэд. Тэгэхэд бид нэр тэр дүрмийг өөрчилж байгаа байхгүй. Би тэр тоглолтыг өөрчилж байгаа тий. Гэтэл яг үнэндээ хүүхдтэй эмэгтэй хүүхэнтэй суухад ямар сайхан аз жаргалтай таашаалтай дулаахан орон гэр хүлээж идэх амьдрал ямар аз жаргалтай хүсэл мөрөөдлөөр дүүрэн эрүүл сарвал гэр бүл үүсэх боломж байдаг гэдгийг би өөрийнхөө амьдралаар мэдрээд байгаа байхгүй. Тэгээ эсрэг утгаараа бид нар юугаар яриад байна гэхээр бид нар тэрний ич шидийг тэр гайхамшигыг миний хийгээд байгаа хэний би шидтэн шиг өөрийнхөө амьдралыг өөрчлөж чадаад байна гэдгийг би өөрөө мэдэрсэн бол хин ямар ч хүн над руу халдлаа гэхэд би тэр зогсоод no sorry надад таалагдахгүй надад чи миний дөрөв энэ байгаа тэгээд би өөрийнхөө тоглолтыг өөрийнхөө шивтлгийг өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө шидтэн шиг тэр гайхамшигтай хүссэн юмаа дуртай юмаа авч болох тэр хэрэг мэдлийг би өөртөө олгоод байгаа байхгүй. Тэгэхээр би чамд юу ярих гээд байна гэхээр өнөөдөр чамд ч бас тэр эрх мэдэл нь байгаад байгаа байхгүй. Шидчин шиг чи өөрийнхөө хүссэн юмнуудаа нааша цаашаа болгоо хөдлөх хэрэгтэй. Тэр хин нэгэн хүн худалдаад авчаагүй чи тэр чи боогод хавчаад зогсоож болохгүй. Тэр зэдүүдийг чи бүгднийг солиод өөрчлөөд явах хэрэгтэй байхгүй. Тэрийг хин нэгнээс зөвшөөрөл гуйж байгаа юм шиг битгий хараач гэж хэлэх гээд байна. Яа. Окей. Алтан чимэг бадарч тэгжин Моникагийн ном яг амьдрал харуулдаг амжилт хэсгийг нэ баярлалаа. Жаргал зундуу тэгжин те. Тийм ээ бидний нүд энэ ардчлалын хэдэн жилд хаагдаж дүүсэн үнэн энэ бүхнээс гаргаж өгч байгаад их талархаж байна гинэ баярлалаа. Яа. Гайхамшигтай бас тий. 30 хоногийн аянд оролцоорой гэд манай од жаргал тэгжин линк өгсөн байх шүү. Тэргээр ороод дараараа за манайхан манай вебсайт руу ороод яваарай. Өнөр маа гоё сэтгэлээр лайк хийдэг баярлалаа гэж. Зүгээр you welcome. За жаргал зундуу тэгж олон хүн таны лекцийг сонс гэж танилцуулж байгаадаа их баяртай байна гинэ баярлалаа. Яа хандаа шавраа тэгж сайн уу таны номыг авсан уншиж байгаа таны лайв бомбо энерги авдаг шүү амжилт гинэ баярлалаа. Хайртай шүү та нартай бүгдэнд нь хайртай шүү. За Чулуунбаатар чулуун цэцэг тэгжэн шидтэн бол их зүйлийг хиймээр жингээ хасмаар хис сурмаар санхүүгийн эрхчлөөнд хүрмээр гинэ. Яа бүгднийг чи авч болно шүү авал та. Надад байж та үгүй л тоо. Эсрэг утгаараа энэ ахгүй би яагаад яадаг гэхээр бид нар нэг юм хүч хөрөхгүй байгаа биш чи одоо жин хасмаар байнвэл жин хасч чад болох байхгүй. Хөрвий чи үсээд байгаа бол гэтээ би ч гэсэн одоо эмэгтэй хүний зүгээс бүгд байнгын жингээ асуудалтай байдаг шүү дээ. Би одоо хүүхдээ бэби төрүүлсэн удаагүй манай охин дөнгөж 2 настай болж байна. Тэгэхэд дахиад миний дараагийн юм би хүүхд гаргацсан юм чи би жингээ тгий. Би ерөөсөө жингээ хасъя гэж боддгоо байхгүй нэг ялгаа нь. Яг ерөнхийдөө яас. Би happy л байгаа. Өдөрт минийха идэж уух юм дээр зүг сонгоод байгаа. Гэтэ тэр нь бүр нэг амар би тураал амар өөр болоод ах юм биш байгаа дахгүй. Зүгээр л миний амьдралын хэв маяг эрүүл саруул хоёр маягтай байвал би тэртээ миний жинч бодогдохоо байлаад миний бүх юм өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэгэхээр эрүүл саруул төвшин дээрээ би хилтэй болмоор тэгмээр ингээл зүгээр хилтэй болох гээд шаардлагатай гэсэн юм хэрэглээд ашигла та. Англи хэл дээр хилтэй болмоор бол англи хэл дээр номоо унш. Англи хэл дээр юм судалтай, дуртай гоё сэдвүүдээ судалтай. Бид нар хэлтэй болъё гэх юм бол бид нар подкаст хийлээ. Бэрхшээл боломж гэдэг манай подкастын цувралууд дотор гадаадд хэлийг би яаж сурсан талаар бүх аргачлалуудаа заасан байгаа байхгүй. Чи тэрийг аваад ашигла. Ялгаа ерөөсөө байхгүй. Санхүүгийн эрхчлөөнд хүрээгүй санхүүгийн эрхчлэн. Одоо бид нар мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөр дээр чинь санхүүгийн эрхчлөөнд яаж хүрэх юм бэ гэдэг аргыг заагаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүхэн чинь боломжтой байгаа байхгүй. Чи баг шидтэр шиг ийм хүсэж байна гэхэд тэр чинь тохироо тэр чинь хийгээд чадаад явцсан хүмүүсийн аргачлал
арга техник сэтгэлгээний хувилбарууд байгаа байхгүй. Бид нар тэрийг өвлөөд л ойлгоод авчих юм бол тэр чигээрээ бид нар одоо би дөнгөж сая чамайг жингээ хасъя гэхэд чинь хэрвээ би шидтэн байсан бол жингээ хасмаар энэ би турмаар байна гэх юм бол яс турал та. Турах арга зөндөө байгаа байхгүй. Гэтэ хамгийн гол нь чамд өөрт чинь турах нь ашигтай юу үгүй юу гэдгийг чи өөрөө бодож үзээ. Үнэхээр чамд турахыг хүсэж байгаа бол окей би турмаар байна. Би тийм учраас ийм төрлийн хоолны жорыг ашигламаар байна. Энээс хойш энийг идэх болов ягаад дөрмөөс өлчлөлтөө. Тэгэхэд л болоо байхгүй. Эрүүл хэм маягтай амьдэрчих. Тэгээ бүх юмнууд чинь яг чиний гарын дор яг ид шидтэн шиг хийх боломжтой байгаа байхгүй. Бид нар мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөр дээр тэр контролыг тэр биднийг тархи угаагаад байсан нийгмээрээ биднийг хоншиг сэтгүүлээд байдаг, нийгмээрээ биднийг ядуу амьдруулад байдаг. Тэр юмыг бид нар яаж өөрчлөх юм бэ? Чиний тархинд яг юу болоод байгаа юм бэ? Яаж процесс чи явагдаад байдаг юм бэ гэдэг бид нар онлоор нь бодтойгоор янз янзын жишээгээр нь бүр практик аюугай харуулдаг байна. Тэгээ ирэхлээр манай залуучууд яадаг гэхээр вау би нэр энийг эртхэн сууж ахгүй яа, эртхэн мэдж ахгүй яа, эртхэн энэний учрыг олоод ингэ явцсан бол би ингэж олон жил зовхгүй байсан байгаа байхгүй. Ялгаа нь юу вэ гэхээр өөстө би мөнгө санхүүгийн эрхчлөөнд хүрье гэж бодоод байгаа мөртлөнгөөсөө яг тэр маань юу гэсэн үг юм бэ гэдгийг мэддэггүй ээж. Яг тэрэндээ хүрэхийн төлөө би яг өнөөдөр би юу хийгээд байгаагач мэдгүй, юу хийхээч мэддэггүйс. Одоо би энийг ойлгоод эхэлсэн чи миний арга яг энэ юм байна. Надад яг тохирох арга юм бэ. Хүн болгон тохирох биш зөвхөн надад хэрэгцээтэй арга нь энэ юм байна гэд дүрмээ зохиогоод стратеги боловсруулад ингэ явдаг. Тэгэхээр энд өнцгөөсөө бид нар ямыг харах хэрэгтэй байхгүй. Бид нар хин нэгэн гадны өнцгөөсөө, гадны нөлөөллөөсөө бид нар хувь салхинд хөмрүүлж явахгүйгээр тэрийг давж гарах хүч чадал нь чамд байгаа байхгүй. Би чамайг хэрвээ чи шидтэн бол гэдэг асуултыг чи хариулт юу вэ гэхээр би шидтэн учраас энийг өөрчилж чадна. Би шидтэн учраас энийг өөрчилж чадна. Ягаад гэвэл энэ миний хүслээр, миний сонголтоор өөрчлөгдөж болдог сонголтууд байгаа байхгүй. Нэг гайхамшигтай юм яг энэ байгаа. Би одоо жишээлбэл юу гэдэм би миний сонголт юу вэ гэхээр би тэтгэвртэй гарсан ч гэсэн яг энэ дуртай юм аа л хийгээд байна. Одоо би өнөөдөр тэтгэвртэй гарсан байсан ч гэсэн ялгаагүй би яг энийгээ хийгээл happy явахыг хүсэж байгаа байхгүй. Би хөшөрлөө гэж би айж амьдрмааргүй байна. Би эсвэл одоо юу гэдэм те хаач очсон дэлхийн аль ч улсад очсон хамаагүй би эрхчлөөтэйгээр хүмүүстэй уулздаг, хүмүүсээр хайрлуулдаг, би хүмүүсийг хайрлаж чаддаг. Тэр хайраар дүүрсэн тэр ариухан нинжин сэтгэлтэй гэгээлэг happy тим эмхтэн хүн би болмоор байгаа байхгүй. Тэгэхээр би тэрэндээ тохирсон сонголтуудыг хийгээд л явахд болох гээд байгаа байхгүй. Тэ би аль ч улсуудад хамаагүй чөлөөтэй дэлхийн өнцөг болонд аялаад монголчуудтайгаа тусалцаад, монголчуудтайгаа холбогдоод, монголчуудтайгаа онлайнаар холбогдоод, офлайнаар уулзалдаад ингээ явдаг орчныг би бүрдүүлээд яваад байгаа байхгүй. Миний хүсэл мөрөөдөл юу вэ гэхээр би эрхчлөөтэй амьдрмаар байгаа байхгүй. Би дуртаяа сэтгэл хангалуун амьдрмаар байгаа байхгүй. Над шидтэн шиг миний бүх явсан газар гой сайн сайхан юм өрнөж яваасаа гэж би хүсэж байгаа. Тийм учраас би эргэн тойронд байж байгаа бүх хүмүүсийгээ хүндлээд, хайрлаад, хамгаалаад тэр хүмүүстэйгээ би таата уур амьсгал бүрдүүлээд тэр хүмүүсийнхээ хөгжихтэн, боловсрохтэн, өөртөө ихтэй болохт нь би хувь нэмэр оруулаад явах хүсэлтэй болсон байгаа байхгүй. Тэгэхээр шидтэн байх шанс надад байна уу? Чамд ч бас байгаа байхгүй. Тэ? Би яг шидтэн л гэж өөрийгөө хараад байгаа байхгүй. Айл хэдийн би шидтэн бол гэж бодох биш. Би айл хэдийн одоо би шидтэн болцсон учраас би энэтэй хамааралтайгаа ийм чинь ингэж болохоор юм шүү. Ийм бол ингэчүүл болох юм шүү гэдэг ч юм уу. Тийм чөлөөтэй хүсэл мөрөөдөлтэй тэмцэлтэй. Хэрвээ би тийм ингээд болгоё гэх юм бол Монголд ингээд байна. Хэрвээ бид нар энийг л өөрчилчихвэл гоёлох гээд байна гэх. Тийм нэг өөдрөг нэг жоохон гинэн ч юм уу те жоохон үгчиг ч юм уу. Тийм нэг цайлган юм бид нарт дотор өсөж хөгжиж тэрэндээ итгэж сурчвал биднэрт асар их хэмжээний гайхамшигтай зам нээгдэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр шилтэн болъё гэхэд амархан чи ганцхан итгэж сурах хэрэгтэй. Чи өөрийгөө ямар хүчтэй вэ гэдэгт итгэсэн үед сая шилтэн гэдэг чинь гарч ирж байгаа. Чи өөртөө итгээ, чи өөрийнхөө хүсэж байгаа юмыг хараад байгаа юмыг хинтээж маргалдахгүйгээр, хинтээж зуурдахгүйгээр, хинтж батлахгүйгээр зүгээр би энийг хүссэн учраас энийг авах боломжтой гэдэг тайлбараа. Чи өөрөө яагаад энийг хүсэж байгаа гэдгийг чи өөрөө тодорхой мэдж байгаа бол тэрийг авах эрх нь чамд байгаад байгаа байхгүй. Хин нэг үнээс чи гуйх шаардлага байхгүй, хинт юм тайлбарлах шаардлага байхгүй. А гэтээ хэрэгээ тэрийг авахд чи хэрэгцээтэй ямар нэгэн техник, аргачлал, одоо чадвар хэрэгцээтэй бол тэрийг мэдээж бид нар хийх хэрэгтэй. Тэрнтэй зориулсан тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй бол бид нар бас тэрийг хийх хэрэгтэй байдаг. А гэхдээ чи чадахгүй да биш байгаа байхгүй. Хамгийн гол нь чи шидтэн болъё гэвэл тэрийг хий гэхэд тэ би Дорнод аймагт очимоор байна гэдэг юм бол би Дорнодод очих унаанд суух хэрэгтэй байгаа байхгүй. Яа. Тэрнээс шүү би шидтэн болмоор байна гэсэн мөртлөө энд Дорнодын унаанд суухгүй суугаад байвал би Дорнод орохгүй байхгүй. Тэ.
би дорнодод очиж үзмээр байна гэмээр бол эсвэл би одоо тэр улсад очимоор энэ тэр газар үзмээр энэ тэр Парисын цамхагт очиж авирч үзмээр байна юу гэдэг. Чиний мөрөөдөл байдаг да. Бидний мөрөөдөл. Тэгэхээр бид нар тэрийг харах хэрэгтэй. Хэрвээ тэгж би харч чадаад тэрэндээ би итгэж чадаад явах юм бол үгүйсэх шалтгаан байхгүй. Хамгийн гол нь чиний одоо тоглож байгаа тоглолтоос ямар тоглолтууд орж ирэх хэвээр, ямар дүрм орж ирэх хэвээр, ямар өөрчлөлтүүд байх хэвээр гэдгийг чи ойлгоод эхэлчихвэл тэрийг ашиглахад амархан болоод байна. Тэгэхээр хүссэн юм авахд тийм нэг хэцүү бол биш. Муу ёроос сохиолоод байдаг юм биш. Ерөөсөө монголчуудын яриад байдаг муу юм болох гээд байгаа юм шиг. Бүр ингэ чамааг ингээд хүсээд ах чи хясаал хүн зовоогоод байгаа юм шиг тий. Тийм ойлголтуудаас бид нар гарах хэрэгтэй. Тэгжээж бид нар тэрнээс илүү хүч чадалтай өөртөө эрхчлөөг нь олгож тэр хүнийг амьсгалах, аялах, тэ эрхчлөөтэй амьдрах тэр арга замаа олж авахт нь бид нар нөлөөлөх гэдэг байгаа байхгүй яа. Таалагдсан уу? Яа. Шидэн мөнхтияд гэж шидэн болмоор байна. Та тэр зүйлийг атгах болно. Баярлалаа гинэ. Сувдаад тэгжэн тэ. Вау, та дандаа гайхшруулах юм а бид өөрсдөө шидтэн шүү дээ. Яс. Гайхалтай баярлалаа. Сарантай дэмбэрэл даш дэмбэрэл тэгжэн тэ. Их хэрч хүч авдаг шүү. Ичдэг баар бүтээсээр л байгаа даа гинэ. Яс баяр үргээ. Сайнаа сараад ажгүй юу? Яа. Жаргал зундуу тэгжэн би ч гэсэн 30 хоногийн аянд хамрагдаж байгаадаа баяртай байна гинэ. Йоо баярлалаа та нартай. Ээж ороод ирсэн байна. Хөөхөн ш амар жаргал идэр гинэ. Гайхалтай. Ээж охтуудаараа та нар хамтдаа сонсдгоо миний яриаг. Тэгвэл сайн за нөхөртөөгөө хамтдаа сонсвол бас сайн шүү. Би амдаа би ингэж хараад байгаа. Би эмэгтэй хүн ч гэсэн би эрэгтэй хүнтэй харилцаж чадна, ойлгож чадна. Тэр хүний ертөнцийг би эрхчлөөтэй болгомоор байгаа байхгүй. Тэгээ би эрэгтэй хүний эсрэг биш. Би эрэгтэй хүнийг яаж одоо тэ эрхчлөөтэй сайн сайхан өөртөө хүчтэй эрчүүдийг бид нар олшруулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол Монгол маань аягүй их одоо эрчүүдийн эсрэг аягүй олон асуудлууд аягүй их байгаад байгаа. Эрчүүдийн одоо юу гэдэг нь ертөнцид болохгүй сөргөөр нөлөөлөд идэг юмнууд аягүй их байгаа. Би тийм учраас эрчүүд эрэгтэй хүн гэхээр л нэг юм байдаг. Эмэгтэйчүүдийг гээд намайг эмэгтэй хүн учраас эмэгтэйчүүдээ яриад байна гэж битгий бас хараараа заяа. Дасгалжуулалт авъя, гэрээ мэрээхий, хувийн юмнуудаа группээр олон хүний хажууд эрэгчүүд ярихтаа арай жоохон хойрогдуу санаа зовсон жоохон тойруудаа хэм маягтай байгаад байдیں۔ Тийм учраас эрчүүдийг би надтай ажиллахаар бол илүү жоохон ганцаарчсан дасгалжуулалт аваад яг өөрийгөө нэгэд үзээч гэд уриалчээ. За ерөнхийдөө санаа ямар ч хүний зүгээс өөрийн гэсэн эрхчлөө байдаг, аз жаргал байдаг, чи ч гэсэн шийдтий яг ялгаагүй би хэлж байгаа бол тий. Заримдаа бид нар эрэгтэй хүн ч бай, эмэгтэй хүн ч бай ялгаагүй бид нар яг адилхан тэрш эрэгтэй, хүсэл мөрөөдөлтэй амьдралын төлөө зүтгэдэг. Заримдаа эмэгтэй хүний харж байгаа юм нь эрэгтэй хүнийг хөгжүүлэхэд маш их хэмжээний хэрэг болдог. Эрэгтэй хүний харж байгаа үнцг нь эмэгтэй хүнд бас аюул хэрэг болдог. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүний хоорондох одоо юу гэдэг тэр эрэгтэй хүний одоо булчинлаг чадварыг эмэгтэй хүний уян хатан зөөлөн тэр хайрладаг, инэрлдэг хэв маягтай хослуулаад ирэхэд хорвоо гайхамшигтай байгаа байхгүй. Гайхалтай амьдралыг бид нар хамтдаа бүтээдэг. Ганцхан эмэгтэй хүний юу гэдэг те үзэл бодол бас биш. Эрэгтэй хүний үзэл бодол бас хамтдаа эмэгтэй хүнийг ойлгосон, эмэгтэй хүнийг хамгаалж чадсан, хайрлаж чадсан бас давхар эрэгтэй хүний өөрийнхөө хүч чадлыг ойлгож хүлээн зөвшөөрч чадж байгаа тэр хэсэг амар гайхамшигтай байдаг. Тэрийг бид нар ялгааг нь мэдэх хэрэгтэй. Тэр динамик гэдэг юм уу зөв ойлгохын тулд бид нар гэр бүлийн динамик гэдэг сургалтыг явуулдаг байхгүй. Тэгэхээр маш олон эрчүүдтэй энийг үзэж байгаа эрэгтэйчүүдтэйгээд хэлэхэд ер нь бол хүүсний ялгаа гэхгүйгээр өөрийгөө хайрцаглаад байхгүйгээр боломжийг өөртөө аваад зөв ашиглаарай заяа. Би зөвхөн эмэгтэйчүүдэд гэж яадгүй. Гэхдээ над дээр хурж ирдэг эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс олон байдаг. Тэр бол харьцангуй. Гэхдээ миний лайвыг үзэж байгаа ч юм уу, миний YouTube-ийн бичлэгүүдийг үздэг эрчүүдийн тоо бас маш олон байдаг. Тийм учраас би тэр нь их байдаг, тэр нь бага байдаг гэхгүйгээр зүгээр би боломжтой үедээ гаргаж ирж байгаа. Хаяа яс надад эрчүүдээс мэдэрдэг янз янзын сөрөг мессежүүд тэрэнд одоо бухимдал үүсэх тохиолдлууд бол байдаг. Гэхдээ тэр бол хүн болгонд байдаг юм те. Эрэгтэй хүн ч гэхгүйгээр бид нар эмэгтэй хүн чамааг чиний уурыг хүргэн эмэгтэй хүн эрэгтэй хүн ч уурыг хүргэдэг байхгүй. Тэгэхээр тэр моментуудаа зөв хараарай. За тэрнээс ш хүүсний ялгаагаар бити өөрийгөө хайрцаглаарай, намайг ч бити хайрцаглаарай заяа. Окей. Яа, та нартай бүгдэнд нь баярлалаа. За, уянгаа уука тэгжэнтэй хэрвээ би шийдтэн бол өөрчлөх зүйл маш их байна. Ганцхан нэг удаа
цаг ухрах боломж байдаг бол тэг нэ цаг ухрах хэрэггүй одоо байж байгаа цагаа ашигла одоо байж байгаа юм чинь чамайг шидтэнги чийчидэг яг одоо энэ момент дээр л чи хэрэглэх боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр ирээдүйд дандаа нэг ёо тэгчүүл тэгчихин шидтэн болоод би тэгчин мэгчин нөө тэрийг мөрөөдөхийнхээ орон зүгээр одоо байж байгаа одоо би шиднийхээ хүч чадлыг яг одоо яаж ашиглах вэ гэж бодоод үзэлтэй чамд хүч чадал байгаа байхгүй. Тэр чин бид нар тиймтэй олчвол би шидтэн болчихно гэхийн оронд би одоо яг шидтэн байгаад байгаа ч юм бэл юмыг ашигладаг тий. Одоо чамд гарын чин дор байгаа одоо яг чиний мэдрээд байгаа юмнууд хүчтэй байхгүй. Тэрийг ашиглаад. Тэгээ би мөнгөний сэтгэлгээнд дор ороод ирвэл хүн болгоны сэтгэлгээнд тохирсон хүн болгоны гацаад байгаа тэр гацаанаас гарахт нь шидтэн болохт нөлөөлөх тэр гацааг нь арилгах янз янзын түүхүүдийн дүрмүүдийн өөрчлөлт явждаг байгаа даа. Тэгээ тийм болохоор энэ хөтөлбөр дээр орж ирсэн бүх хүмүүс хоорондоо суралцаад өөр хүн одоо хэн нэгэн хүн чиний мэдж байгаа тийм чиний санаанд ороогүй чиний асуумаар гэж бодоод сүмөрлөө нэрлэхэд асуухгүйсэн юм хэн нэгэн хүн чамаас урьдчилан асуужхлаар чи дабл бүр хид дахин их үржүүлсэн шийдлүүдийг нь хэдхэн минутанд хэдхэн цагийн дотор олоод идэг байхгүй. Тийм учраас би чамайг энэ хөтөлбөрт энэ жилийн хөтөлбөрт битгий хоцроо ороо гэд хэлчихье тий. Одоо бид нар цагаасаар гээд ингээд амар та нар завгүй болно. Бага бууз хийж гэнэ та нөхдүүд. Чаддаг бол жоохон ч бууз идэх хийсэн. Монголд байвал их бууз хийх байсан баг та тий. Гэхдээ яа энд бол бууз мөз байхгүй цагаасаар тэмдэглэхгүй ерөнхийдөө юм мэмч байхгүй гөөх юм өхөж байхгүй. Уул бовч байхгүй. Тэгээд гэр зураа зүгээр жоохон амттай бол ижидэл тарах бах. Гэхдээ би та нартаа цагаасаар болох гэж байгаа учраас бас нэг яа эх 7 хоногт нэрээ цагаасаар чи яг дуусаад ирэх үед бид нар тарах гэдэг нь яах гэдэг нь бууз их аюугаар бууз гэснээс яа амттай гой хоол хидээд ингээд цагаасаар магаасаар гэдэг нэг хэсэгтээ ингээд та нар гидсэд үргэ бах юм болно ш. Дараа нь цаана эмэгтэйчүүдийн баяр гэж болно. Бид нар 3 сарын 1-ээс 3 сарын 15-ны хооронд бүртгэлээ хийш үзээ юу. Тэгэхээр цагаасаарыг дуусаад удахгүй та нар хөтөлбөрт бүртгүүлье гэдэг юм бол яарад ороод ирээ заяа. Манахаас асуух юм байвал зүгээр бид нар линкэн дээр бүх бүртгүүлэх материал чинь ямар юугаар ядгийг юугаар бүртгүүлдэг бүх юмыг үе шаттай мэдээлүүд оруулсан байгаа. Тэгэхээр өнөө маргаашгүй ерөнхийдөө 3 сарын 1-ээс 15-ны хүртэл бид нар бүртгэлээ хийгээ явчихна. Тэгээд ирэхлээр бэлтгэж жагаад ороод ирээ заяа. Энэ жилийн юунаас тэгээ бид энэ жил бид нар сая юу яасан ш та нар мэдж байгаа те нөгөө нэг Монгол төрөний хан шидрэ амар их алдангатай айгу зөрүү байгаад байгаа байхгүй. Бидний зорилго энэ жилдээ ямар ч гэсэн бид нар хөтөлбөрүүдийнхээ ханшийг өөрчлөхгүй, үнийг нь өөрчлөхгүй 2 сая төгрөгөөр энэ жилдээ барья гэж шийдсэн. Тэгэхээр яаж яах вэ гэхээр бид нар ханшны алдангатай байж байгаа юм а бид нар өөрсдөө төлнө гэсэн үг. Тэгэхээр чиний өмнөөс энэ сүүлийн удаа болж байгаа 2 сая төгрөгийн үнэтэй хөтөлбөр болох гэдэг. Тэгэхээр чиний өмнөөс нөгөө ханшны алдангийн зөв 300 хэдэн мянган төгрөгийг манай тасгалжуулалтын актем өөрсдөө төлж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ айгүй их хямдхан байна гэсэн үг байхгүй. Ханшны зөрүүгээр бид нар бодоод үзэх юм бол яг энэ хөтөлбөр маань хийж байгаа ардталт нь ажиллаж байгаа багийнхан маань ачаал ажиллагаа юмнууд өссөн ч гэсэн бид нар яг тэрэнд тааруулаа явж байгаа. За тэгэхээр энэ жилийг ерөөсөө баг хямдрал одоо буурсан хямдхан оролцох хамгийн сүүлийн шанс гэж хараарай заяа. Окей. Тэгвэл чи айгүй хэм сурна. Энэ хөтөлбөрт ороод ирлээ гэхэд би яс хүн болгонд манай групп хөтөлбөр дотор менторуудын маань тоонууд өсөж байгаа. Менторууд маань юу вэ гэхээр та нартай ажиллах, та нарыг саппорт хийх залуучуудын тоо маань өсөж байгаа гэсэн үг. Тэгээ группээрээ ярих уулзалтын тоо амар өндөр болно гэсэн үг. Тэгэхээр маш гоё хангалуун, сэтгэл хангалуун бүр хүн болгон дотроос нэр ярих юмтай, хэлэх юмтай, хийх юмтай аюу гоё өргөсөн хэдэн сар өрнөн байхгүй. Тийм учраас энэ дээр бүртгүүлээ ороод ирээ за. Манай менторууд одоо шүүгдэл одоо төрүүчрүүчээс за хин ментор болох уу яах вэ хүү гэдгээ ярьж байгаа. Манай түрүү жил оролцсон залуучууд өөрсдөө ментороор орж ирээ гэдэг саналаа тавьсан байгаа даа. Тэгээ тэр хүмүүстэйгээ асуулцлаад ажил маань өрнөд явах бах. Бид нар ийм завгүй байгаа даа. Яа баярлалаа уянга. За ожролд оюун дэмбэрл тэгж ин тэ сайн уу хүүхдээ. Өөрөөрөө байж хин намайг юу гэж бол гэж бодохгүйгээр амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгож мэдрээд ухаарад байна. Харин яаж дадал болох вэ? Яс зүгээр өдөр болго нэг л яг тийм би өөрөөрөө за миний хүсэж байгаа юм уу биш үү гэдэг хийж байгаа сонголт болгондоо шийдэл болгондоо өөрөөсөө асуугаад үзтээ. Энэ миний сонголт мөн үү? Энэ миний хүсэж байгаа юм мөн үү? Эсвэл хин нэгэн хүн намайг хин тэгээд хэлцэн. Энийг заавал энэ аргаар хий гэхэд хин надад тэгээ хэлцэн ингээд тэгэхээр чи өөрөө өөртөө хэлээгүй бол дуу нь өөрөөр сонсогддог. Чи өөрөө үнэхээр хүсээд байгаа бол тэр шалтгаанууд ч арай өөрөөр гардаг. Тэгэхээр чиний хүсэж байгаа юмнууд чи яг өөрийн гэсэн учир шалтгаантай
чи өөрөөсөө асуугаад үзэхгүй тий. Яг өөрөө өөртөө итгэж өөрийгөө бусдаас ялгаатайгаар сонсож сурна гэдэг чи яг тэр байгаа байхгүй. Өдөр тутмын хийж байгаа сонголт болгон дээр өөрөөсөө энийг би яагаад хүсэж байгаа вэ? Яагаад энэ замаар хийх ёстой вэ гэдээ асуугаад үз. Яагаад энэ аргаар хийх ёстой вэ? Яагаад энэ маань заавал цорын ганц арга байх ёстой вэ? Эсвэл энийг болиулчих болтгүй мүү ч гэдэг юм уу? Янз янзын өөр вариант A, B, C, D янз янзын хувилбарууд байгаа гэдэг чинь тэднийг хооронд нөхцөлдүүлээд үзсэн. Тэгэх юм бол гоё юм гараад ирнэ болж ирлаа. Яа. Манай амбассадор шүү дээ болж ирвэл. Яа. Гайхалтай дадлуулгаараа за. Амжилт. Чулуунбаатар чулуунс вау гайхалтай thank you гинэ. Баярлалаа. Уянга тэгчэн үнэхээр гайхалтай гинэ. Баярлалаа. Амар цэцэг ган төмөр мөнгөний сэтгэлгээний төлбөр гинэ 2 сая төгрөг төлбөр нь. За жаргал зундуу гинэ. Ялангуяа гадаадд олон жил байгаа биднэрт ганцаардаж нээлттэй байж чадахгүй гацсан гацаанаас гарахад тусалж байгаа өөрийн чинь ажил улам дэлгэрэх болтугай гинэ. Баярлалаа яа. Гадаад байж байгаа хүмүүс яг тийм болчиход байгаа шүү бид нарт ерөнхийдөө анзаарсан тий. Бид нар ийм байгаа байхгүй Монголд байна гэхлээр арай жоохон бидний сэтгэлгүй задарчаад байгаа юм. Гадаад байж байгаа учраас нөгөө Монгол хүнийхээ өнцгөөс юм харлаа гадаад байж байгаа хүмүүстэй тэр болгон яг санаа нийлэхгүй тэдний арга барилтаа арай эвцэлдэж бид нар уучраад чадахгүй байгаа. Тэр тухайн улс орныхоо хүмүүсийг яг л нэг л cultural гэдэг юм одоо соёлын ялгаа их гардаг шүү дээ тий. Тэгэхээр монголчууд маань яадаг гэхээр гадаадд олон монголчууд байж байгаа ч гэсэн хоорондоо өөрөөр үзэл бодолцоо өөрөөр сувгаараа хоорондоос эвцэлдэхэд аяг хэцүү яваад байдгийн. Тийм зөрчилдөөнүүд аяг их байдаг. Гэхдээ гадаадд байж байгаа ч гэсэн яг өөрийнхөө үзэл бодолтой тохирох хүмүүсийг өөрийнхөө өөршгөө адилхан хөгжиж боловсрыг тгий ингээ гэж байгаа орчинд явж байгаа хүмүүсийг олоход аяг хэцүү байдаг байхгүй. Ихэнх тохиолдолд манай гадаад байж байгаа монголчууд ямар байдаг гэхээр дандаа бид нар чи ихэвчлэн хар ажил ч юм уу амьдралаа гэсэн нэг болгочхонс ингээл явж байгаа ш. Тэгэхээр яг ингээ юм хүсээ тгий ингээгээ гой мөрөөдлөр ингээ амьдрах гэхээр наадах ч үгүй ямар үнэтэй юм би завгүй байна тийм байна. Ерөөсөө тэр хүн болгоны амбиц гэр бүлийн сонирхол юмнууд нь өөрөөр байгаад байдаг учраас санаа нийлэх хүмүүсийг олоход аяг хэцүү байдаг. Тэгээд хүн чинь ингэдэж ш. Одоо манай монголчуудын хувьд ингээд юм удаад ингээ хойшлоод нас жоохо явах тусмаа зожиг болоод муухай ааштай болоод бид нар юм өөртөө үзэх тусмаа хэр оргийн хүмүүстэй санаа нийлэх дургу болчиход байдаг. Тэгэхээр манай монголчуудын зүгээс аяг хэцүү жил ирэх тусам анзаарагдаад байгаа юм нь монголчууд гадаад их ганцаардуу амьдраад байгаа байхгүй. Бүр ингээ өөрийг нь ойлгодог хүн байхгүй тэргээ бүр цээж онгоод л намайг ингээ чин сэтгэлийн гой дотны найз байхаа надад болчихжээ гэж ярьдаг хүмүүс маш олноор байдаг. Эрэгтэй хүн ч ялгаагүй эмэгтэй хүн ч ялгаагүй манай Монгол энд байж байгаа залуучуудтай нийлэх гэхээр гадаад байж байгаа залуучууд хоорондоо яриад нь шүү дээ. Нийлэх гэхээр нэг л ууж идсэн нэг тийм сонь тэд нартай яриа нийлхээч болж тэгэл жоохон юм болохоор л халдсан хүмүүс би нэгээ явуулаад идээл те чи одоо тэгж яана одоо баг мөнгө их хөвж гэнэ хүүдийлж гэнэ үгээл би энийгээ хийгээл те ингэж муухай арчиж гэн би тэрэн дотор нь байх дурггүй ч гэдэг юм уу те ингээ бидний яг юм сурах хүсэлтэй мөрөөдөлтөө сайн сайхан амьдрмаар байж байгаа хүмүүс нэг юм гацаатаа сонио амьдраад байгаа байхгүй тухайн улстай Монгол руу буцъя гэхэлэр арай жоохон болохгүй байгаа. Монголынхоо нийгэмдээ буцаад чи хүн ер нь ингэж ингээ хөгжсөн тарих хөгжсөн хүсэл бодол мөрөөдлийг буцаагаад тэрийг агшаагаад явуулж болдоггүй байхгүй. Бид нар энээсээ урагшаа хөгжмөр шүү дээ. Гэтэл гадаадд би ирчээд би тэр газар гаццсан байж байгаа юм яг хөгжүүлэхийн тулд яах вэ? Тэр газар нутагтаа би тэр юмныхаа дор ямар нөөц уулзаатай, ямар боломжтой, ямар эрхчлөөтэй, ямар ямиг би ашиглаад байна, ямар ямиг би ашиглахгүй яваад байна гэдгийг мэдээ таниад хэлсэн үедээ сая тэр хүн тухайн газараа дэлбэлж эхэлдэг, тухайн газараа эрхчлөөтэй харилцаатай болж эхэлдэг. Тэгээ тэр харилцааг бид нар өрнүүлэхийн тулд хүн болгонд найз нөхөд хэрэгтэй, хүн болгонд тодорхой хэмжээний ганцаардлаасаа гарах тэр дотны найз нөхдүүд орчин хэрэгцээтэй байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ би шидтэн бол би яах вэ? Надад мөнгө хэрэгтэй дээ биш байгаа байхгүй. Маш олон хүмүүс яадаг вэ гэхээр хэрвээ би шидтэн бол нэх гоё тийм намайг ойлгодог найз нөхөдтэй хамт олонтой болмоор байна. Маш олон хүмүүсийн мөрөөдөл юм. Хэрвээ би тэгвэл манай хөтөлбөрт ороод ир тэгвэл чи шидтэн болох гэдэг байгаа байхгүй. Шууд шидтэн болчихж байгаа тийм. Тэгээд тэр өнцгөөс хэрвээ би шийдтэн бол би ийм та баймаар байна. Ийм гоё гэр бүлтэй бол намайг хүндэлдэг. Манай гэр бүлийн хүн намайг ойлгохгүй байна гэвэл би гэр бүлийнхаа хүнтэйгээ гэр бүлийн данамик гэдэг хөтөлбөрт ороод хэрвээ би шийдтэн бол би ийм болмоор штэ. Би ингэж амьдрмаар нь штэ гэвэл тэрийг авчих л та. Хэрвээ би шийдтэн бол би бизнес хиймээр байна. Хийж чаддаг болмоор байна. Би өөртөө ихтэй амар гоё. Надад нэг хэд хэдэн ийм гоё бизнесийн санаа байдаг гэж байгаа бол тэр бизнесээ хөгжүүлээ гэд миний бизнест ороод ирэлтэй тий. Тэгээ иймэрхүү маягаар бидний зорилго яах гэдэг нь гэхээр гадаад байна уу Монголд байна хамаагүй чи яг үнэхээр шийдтэн бол яаж амьдрмаар тэр хүсэл мөрөөдөлтөө зориулаад ороод ирээ бид нар тэр чинь сонсъё тэр чинь хөгжүүлэхэд туслаад өгье тэр чинь ойлгоод өгье тэр чинь задлахад чинь чиний тархины задрагаан дээр
эрч хүчий чинь нэмээд бэлгэлээд өгнө гэдэг дээр яриад байна. Яа. Гайхалтай. Яа. Баярлалаа. За цэгийн цэкүүдийг чинь хөл 20-нд орсон бүх зүйл хоригдсан байгаа. Яа хамаагүй гэтээ онлайнаар хоригдохгүй байгаа зү. Бид нар ингээ холбогдоод шүү дээ онлайнаар. Яа. Гэртээ сууж байгаа ч гэсэн одоо зөвөр хөлчөө хоригдсан байсан ч гэсэн чинь онлайнаар хүнтэй ярихад вирус чи халдахгүй шүү дээ. Тэ. Надад коронавирус байхгүй. Чи намайг сонсоход коронавирус авахгүй. Тэгээд яа онлайнаар байхад бол биднэрт ямар ч тийм юуг аюулгүй орчин байгаа байхгүй. Тийм учраас санаа зовлтгүй за. Альва юмн дээр бид нар ингэсэн учраас энэ болохгүй гэдэг юмнаас гарахыг бодороо заа. Тэгэх юм бол бид нар ямар ч эрсдэл байхгүй, ямар ч одоо юугүй зүгээр гарынхаа дор байж байгаа юмыг суралцах гайхамшигтай боломж онлайнаар байгаа байхгүй. Одоо өнөөдөр би лайв хийхэд та нарт ямар ч эрсдэл байхгүй уустай. Та нар гэртээ сууж байгаа, зарим нь орон дээр эвдэж байгаа, зарим нь орой хоол идэж байгаа, зарим нь ажил руугаа гарч байгаа, зарим нь машин унаад явж байгаа. Бүгд янз янзын орчинтой байгаа шүү дээ. Чөлөөтэй боломжтой байхгүй. Ямар ч хориотой байсан ч гэсэн хамаагүй чи өөрийнхөө хийж байгаа байж байгаа орчин нөхцөл дээр онлайнаар өөрийгөө хөгжүүлээд яваад гэж бодож байгаа байхгүй тий. Яа, сувта энэ хай хөрхи ихч минь баярлалаа наваа хөөрхөн гэдээ дуудахлаа шүү дээ. Баярлалаа шүү дээ. За, хурц тэгж энэ хүн болгон одоо лайв хийх ёстой юм шиг л мал юм гуцах юм да гинэ. Йоо, ямар хөөрх юм ярдин дээ. Хүн болгон лайв хийх ёстой бол алба бол байхгүй. Залуу минь ээ. Эрэхтэй хүн машинтай л юм шиг байна тий. Ямар хурц залуу байж одоо. Тэгэхээр хүн болгон лайв хийх алба байхгүй. Хүн юугаа ярина уу, хөлөөрөө толгой байна уу, толгоогоороо хөлийнө үү бидний дөө. Тэр хувийн эрх мэдэл. Тэрийг ингээд хүн гаднаас нь яагаад чи одоо болооч тэгээж ингэж гээд чи бол боловч чадахгүй. Sorry, чиний чид юусоо тэрэн дотор байхгүй за. Чи нөлөөлж чадахгүй чи юу ч хийж чадахгүй. Харин тэгэж явлаа гэж чи өөрөө охирно. Хамгийн гол нь чамааг өдөөж байгаа юм чинь юу гэдэг вэ гэхээр чиний өөрийг хатаархал байгаа байхгүй. Чи өөрөө тэгж чадахгүй байгаа даа учраас чи хатаархад байгаа байхгүй. Чадахгүй байгаа учраас чиний уурч үрээд байгаа байхгүй. Чи өөрөө тэг хийлдэ. Тэгээ хийгээ ярихлаар ам нь ивлэхгүй нэг сонио согтун шиг умирцсан сони юм ярьдэн шүү дээ. Тийм хүмүүс байдаг шүү. I know. So хийж чадж байгаа хүмүүсийг битгий хатаарах, битгий янз янзаар бод. Эн чиний өөрийн ч муу ярахгүй эсрэг утгаараа чи шийдтэн болъё. Ийм хүсээд мөрөөдөд явж байгаа бол чи өөрийгөө л хичээ. Өөрийгөө л хичээ өөрөө дуртай юмаа хийж болно. Өөрөө тэр хүн лайва хийн үү? Тэ хөлөөрөө толгой хийн үү? Тэр хүний эрх мэдэл. Тэрийг чи юу ч хийж чадахгүй, юу ч өөрчилж чадахгүй. Чамаа хийлсэн ч хийлээгүй ч бодсон ч бодоогүй ч чиний эсрэг өөрсдийнхөө хийдэг юм аа л хийн. Тэгэхээр чи энэний эсрэг тулдлаа гэж чи өөрийгөө л ивэдэл оруулахгүй тий. Инхмасхватар баярлаа гинэ. Яа, Эрдэнэт гэж 30 хоногийн аянд нэгдсэн үнэхээр гайхалтай санагцаа гинэ. Баярлаа. Энэ цэгийг тэгж байна тий. 30 хоногийн аянд оролцож байгаа их баярлаа. 16 оны зөвлөгөөнүүд байх шиг байсан. Гэрийн даалгавар аваад явсан мундагнууд маань зөндөө өөрчлөлт гарч шийдвэртэй үнж байгаа байх таа гэж. Яа. Эртгээ ер нь ийм штэ надтай ажиллаад ингээд дасгалжуулт би ч одоо дасгалжуулагч болоод бүр 2009 оноос би анхны тренинг хийжсэн. Тэгээ надтай зэрэгцээд ингээ явж исэн зарим хүмүүс бол айгүй их амжилттай дайжгүй явдсан штэ. Бид нэр байнга манай хөтөлбөрт оролцох хүмүүс нь оролцоод явдгийн. Зарим хүмүүс бие дагаад өөрийнхөө юмыг хийгээд баг тэгээ айгүй бүр би миний санаанд ормооргүй гой гайхамшигтай одоо амжилтанд хүрсэн явж байгаа хүмүүс үүдэг. Бид нэр хэр болгон тэр тэгж байгаа энэ ингэж байгааг яриад байдгүй штэ тийм. Тэгэхээр тийм хүмүүс айгүй их байдаг. Зарим хүмүүс бол яг ялангуяа 30 хоногийн аянд оролцсон хүмүүс бол нэг удаа авсан үнгүй азтан болоо шалгараад үнгүй авсан хүмүүс байгаа. Зарим хүмүүс нь хөгжүүлээд надтай холбоотой явдаг. Зарим хүмүүс нь өөр юмнууд хийгээд өөрийнхөө юмыг ашиглаад ингээ явдаг. Амжилттай хүмүүс ч байдаг. Зарим хүмүүс нь яна би нэг удаа авчиад одоо юу ч хийж чадаагүй ч юм. Зарим хүмүүс тэгж явж байгаа ах гэж би дотроо тэгж боддیں۔ Заримдаа. Тэгтээ хүн болгон янз бүрийн учраас бид нар тэрийг хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгтээ тэр хүмүүс бид нартай холбоотой орж ирээд хөтөлбөрт оролцоод юмаа хийгээд явж байгаа хүмүүс ч үүдэг би тэрэнд их баярлдаг. Яа. Тэгэхээр хүн болгоны төвшөө өөр учраас тэгээ дээрэс нь орж ирж байгаа хүмүүс бид нар одоо 2016 онд ийм болсон ч гэсэн ийм хүмүүс ийм мундаг болчлоо гэдээ өөрийгөө харьцуулаад тэр хүмүүстэй өөрийгөө харьцуулаад явахын оронд би яаж цаг хожих вэ гэдэг дээр өөрөөсөө асуугаад үзлээ. Тэдэн жилийн өмнө тийм хүмүүс байсан ч гэсэн би өнөөдөр яаж хожиж болох вэ? Чи бас оройтойг байгаа хгүй. Чиний цаг өөр ингэсэн цагтаа чиний удирал, чиний хөгжих хугацаа, чиний юмыг ойлгох хугацаа чи өөр учраас чи санаа зовхгүйгээр тэрийг ярилцаад хуваалцж болно шүү дээ. Тэрэн дээр асуудал байхгүй. Сайн уу золоо. Миний бизнесийн
ох орж ирж гин тий. За Бямбсран мөнх баяр тэгж гин гой дандаа сонсдог шүү гинэ баярлалаа. Сайн уу оюун цэцгээ? Зодлоод гэж чинь сайн уу Моника их чинь сайн орж ирсэн чинь харсан ч их баяртай. За саранд маш их баярлж байгаа шүү гинэ. Гайхалтай баярлалаа. Би 2011-13 онд хийсэн ажлуудыг энэ онд идэвхтэй орлоо. Жаахан харамсан гэхдээ цаг нь болоод учирсан болтоо таны ном их сайхан бүтээл байна лээ. Маш их баярлалаа гинэ. Баярлалаа Sky. Сүрэ гинэ. Сүрэ Sky гэж. За тэгээд та нар маань өнөөдрийн миний сэдвээр таалагдсан уу те? Хэрвээ би шийдтэн бол бид нар юу өөрчлөмөр вэ? Тэрийг бусдын нөлөөгүйгээр өөрчилж сурах арга чадварыг би хуваалцлаа. Тэгээд дээрэс нь би өөрөө ч гэсэн яг тийм байхгүй амьдралдаа би маш олон гой юмнууд хүсэжсэн. Би сайн хань хүсэжсэн. Би сайхан мэрэгжилтэй болохыг хүсэжсэн. Би сайхан түүгээрээ бахархаа хэний ч өмнө айхгүйгээр эрхчлөөтэй амьдрахыг би хүсэжсэн. Би санхүүгийн эрхчлөөнд хүрэхийг хүсэжсэн. Тэ? Би одоо юу гэдэг өөрийнхөө хөөрхөн охинтой болохыг хүсэжсэн. Яг үнд маш олон жилийн өмнөх мөрөөдөл. Тэгээд би хөөрхөн охинтой болсон. Энэ бүх мөрөөдлөө зүгээр би шийдтэн бол гэдэг асуулт шиг тэгж гарч ирж байгаа байхгүй. Маш энгийнээр би тийм болохыг хүсмээр байна. Ямар ч юм байсан гэсэн яагаад болохгүй гэж яагаад би энийг ингэчүүлгээд одоо миний амьдарч байгаа амьдрал, миний өдөр тутмын хэрэгжилж байгаа хэрэглээ, миний өдөр тутмын бодож байгаа бодол бүх юм тухайн үедээ олон жилийн өмнө бол баг мөрөөдөөж орж ирэхэд баг хүн итгэмээргүй те ийм байж болдгийм үгүй над ч худлаа гэх хүмүүс намайг болиулахаар орчин байхад өнөөдөр би тэргээр бодтойгоор амьдраад явж байгаадаа би их баярлагдав. Заримдаа үнэхээр би өөрөө ирэхгүй баярлагдав. Тэгээ би нэг пост бодож ирсэн хэрвээ би нэг юмд их баярлаа гэх юм бол намайг ийм төвшөнд хүрэн хүртэл намайг чаленжж тэгээ намайг одоо чи чадахгүй чи болохгүй чи мэдэхгүй гэж хэлж ирсэн хүмүүстээ би бас баярламар санагдав. Яагаад гэвэл тэр хүмүүс намайг энэ яагаад үгүй гэж гэдэг миний нэг зөрүү занг өдөөж өгч намайг улам хурцлж шартаа болгож намайг энэс илүү нэг юм хийгээ чи хөөе гэж байгаа юм шиг намайг чичилж байгаа юм шиг чи тэгэхгүй бол онгоотой ирч чи чадахгүй шүү дээ. Энэс өөр арга замаар чи юм хийж чадахгүй шүү дээ гэж хэлж байгаа юм шиг тийм орчныг надад өөр хүмүүс өгсөнд нь би баярлаад байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр маань намайг юу гэж ямар хүн болгож хувирсан бэ? Бууж өгдөггүй хүн болгосон. Тэр маань намайг юу болгосон бэ гэхээр өнөөдөр ийм гоё азтай, ийм гоё таашаамаар орчныг өөртөө бүрдүүлээд өөрөө тэрнээсээ таашаал аваад өөрөө тэрнийхээ ид шидийг мэдрээд баясгахтан туслаад байгаа байхгүй. Тэгээ би тэрийг мэдэрсэндээ бас яагаад би дээр нь баярлдаг вэ гэхээр энэ амьдрал надад өгсөн тэр гайхамшигыг өнөөдөр би та нартай хуваалцж байгаадаа би дахиж баярлаад байгаа байхгүй. Монгол хүмүүс маш олон монголчууд маань дэлхийн өнцөг болон бүрэнд өөр газруудад хүн түнд амьдралтай хэцүү орчин нөхцөлд амьдарч байна. Хүний санаанд ормооргүй гэр бүлийн хүчирхийлэл явагдаж байна. Тэнд хүүхдээсээ ээж нь аав нь хол амьдарч байна тий. Эмээ өвөө нь өсөж байна. Эмээ өвөө нь бүр хүнд байдалд ороод эсвэл санхүүгийн хүнд дарамттай аав ээж нь гадаадад өгтлээ ажиллаа улсын эдийн төгрөгөөр хүүхдүүдэд тижээх гэж аав ээжигээ Монголдо тижээх гэж наашаа цаашаа гэдэг ингэж явж байна. Санхүүгийн хувьд ч хүндрэлтэй байна, эрхчлөөний хувьд ч хүндрэлтэй байна, сэтгэл зүйн хувьд ч хүндрэлтэй байна, боловсролын хувьд ч хүндрэлтэй байна. Ихтэй сургууль Монгол хүн хизээ гадаадд очиод ихтэй сургуульд өөрөө бүх мөнгөний төлийг ивэл бид нар хизээч хичээлийнхээ хажуугаар давхар баахан ажиллах хэрэгтэй байдаг. Ажлынхаа хажуугаар хичээлээ бид нар сурч чаддаггүй. Тэ? Энэ бүх юмыг хослуулаад амьдрал хизээч амархан юм өгөөгүй байхгүй. Гэтэл тэр амархан юм өгөөгүй хүмүүс амархан арга замыг заах гад явах зоригийг надад бэлгэлсэнд нь би баярлдаг байхгүй. Миний зааж байгаа аргачлалыг өөрийнхөө амьдралдаа хэрэгжүүлээд амьдралаа амархан болгоод явж байгаа залуучуудаа би их баярламар санагддаг. Надад итгэсэнд нь би баярлдаг. Бас эргүүлээд надад итгэснийхээ хүчээр өөрийнхөө амьдралдаа итгэж сурахт нь би ид шидийг бэлгэлж байгаадаа би баярлдаг тий. Амьдрал надад ягаад ч өөр хүмүүсийн өгч чадаагүй ид шидтэй амьдралыг надад заагаад өгсөнд нь би бахархаад байгаа байхгүй. Хэрвээ би ид шидтэн бол гэж мөрөөдөд явж исэн бол өнөөдөр би ид шидтэн шиг амьдраад байгаа юм байна штэ гэдгийг мэдэрсэндээ би баяртай байна. Тэ би ид шидтэн шиг амьдралаа хэн нэгэн хүнийг эрхчлөөтэй аз жаргалтай сайхан цээж дүүрэн нэмсэглэх эрх мэдлийг нь долимсаа гаргаад уйлах зоригийг нь өгж байгаадаа би баярлдаг. Тэгээ тэр хоёрын хооронд гайхамшигтай ид шид өрнөд байгаа байхгүй тий. Би тэрийг мэдэрч чадсандаа тэрийг чамд хуваалцж байгаадаа тэргээр дамжуулж би өнөөдөр чамтай уулзж байгаадаа маш их баярдаг. Тэгээ надад итгэдэг бүх хүмүүстээ би их баярлалаа гэж хэлмээр санагддаг.
намайг тоод сонсож байгаа миний өнөөдрийн лайвыг тоод сонсоод миний орж ирж байгаа одоо тий яриаг өөрөөсөө хүлээж аваад намайг шүүмжлэхгүйгээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийн нэг хэсэг болгоод хүлээж аваад хуваалцаад явдаг чинь тэр зүрх сэтгэлийн чинь зориг чинь би их баярлалаа гэдгийг бас хэлчихэ. Яа. Гайхамшигтай байгаа сте тий. Тэгээ би шидтэн гэд хэлэх юм бол би өөрийгөө шидтэнгээр төлөвлөд байгаа. Би юу хүсээд байна? Би тэрийг бүтээх чадaltaа гэдэгтээ би бүрэн итгээд байгаа. Тэгэхээр тэр утгаараа чиний амьдрал, миний амьдрал чи хоёр санамсаргүй юм бол биш, санаатаагаар бид нар уулзж байгаа. Тодорхой хэмжээгээр хин нэгэн хувь тохиолдолоор ямар нэгэн байдлаар бид нар уулзах ёстой бол уулзах ёстой. Өдөр нь ирэх бах гэж би бодож байна. Нүүр уулзах өдөрч гарах бах, онлайнаар уулзах өдрөж гарах бах. Гэтэ намайг өөрийнхөө гэртээ, өөрийнхөө одоо гар утсан дээр, компьютер дээрээ тий таблетэн дээрээ намайг урьж оролцуулаад надтай хуваалцаа, чин сэтгэлийн яриа өрнүүлдэг, надтай чат хийдэг, та нартай би маш их баярлалаа гэж хэлэх гээд байгаа байхгүй. Чамд би баярлалаа тий та нарч гэж тий. Яа. За баярлалаа. Окей. За тэгээд өнөөдрийнхөө лайвыг өндөрлөх хэдүүлээ. Манайхан дасгалжуулалтын актамаас бид нар бэрхшээлгүй боломж гэдэг нэртэй подкаст гаргаж байгаа. Удахгүй та нар iTunes-с юунаас 2-3 7 өдрийн дараа бид нар гаргах гээд оролдоод байгаа. Бас нэг апдейт нь юу вэ гэхээр бид нар 3 сар гаргаад 20 тавигдчихвал бэрхшээл ба боломж гэдэг ивэнтээ хийж эхэлнэ. Тэрэнд хурж ирээрээ оролцоороо. Яг эмэгтэйчүүдийн баяр юу гэдгийг тэр баяраар чи яах нүггүй. Одоо энэ 20 тавигдчихвал бид нар та нартай зориулаад бэлдсэн юмнуудаа бэлгээ хиймээр байна. Тэгээ манай юм дээр хуудсан дээр love даардаг, like даардаг, share хийдэг хүмүүстэй, comment хийдэг хүмүүстэй бүгдэнд баярлалаа гэлчээ. Манай топ фан байгаараа. Тэгээ та нартай зориулаад дараагийн гой surprise хийж байгаа ажлуудаа би улам ихээр танилцуулах болно. Улам гой амттай, сонирхолтой юмнуудыг бид нар хуваалцах болно за. Окей. За. Bye.